Чи анхааралтай бай. Буудахынхаа өмнө битгий сандар. Чи байгаа нүдэрийн биш зүрхээрэн олж харах хэрэгтэй. Буу та хоёр нэгэнд сул болж өгөх хэрэгтэй. Гараан битгий хөдлөх. Олон тайван. Зүрхээ мэдэр. Анхааралтай. Маш анхааралтай. Галлаа! Гүчи яава. Гү ахлагчаа та яаж байгаа юм бэ? Баахан зүрх судас ярьжсэнаа хүн зочоогоо ичмээ. Тэгэхээр чин би яаж байгаа онох юм? Байгаар итгэхэд хажууд байгаа таныг ч онохгүй шүү. Хой. Үнэн шүү дээ. За тэгтээ чи бол одоо ер нь мэрэгжлийн хулгайч бол чадж байна заа юу? Маш сайн байна. Баярлалаа. Одоо хоёулаа банкн дээр очиод бүх юмыг төлөвлөгөөний дагуу байна. Ойлгомжтой. Төлөвлөгөө юу вэ? Төлөвлөгөө хэрвээ бид хоёр баригдах юм бол та зүгтаагаад би баригдана. Ухаа зөв. За, Б төлөвлөгөө. Би зүгтаагаад та баригдана. За хой. Худлаа. Би л тэгэл баригдаад таал зүгтаад гараад зүгтаан штэ. Тодорхой юм асуугаад байна. За, В төлөвлөгөө. Би зүгтаагаад та баригдвал зүгээр юм биш үгээд би зүгээр гормын санал тавьсан юм аа. Саналыг хүлээж авахгүй. Та хоёр мэдвүү? Юу манай нэвтрүүлэгт орё гэж захиалга өгöd хүмүүс нь шүү дээ, тийм ээ? Тэд нар чинь нэвтрүүлэгт маань орох нэрээр намайг айлгах төлөвлөгөөнд оруулах гэж байгаа юм байна. Зөрүүлээ тань юу? Харин тийм ээ, би мэдсэн. Тэгэхээр хэдүүлээ заа юу? Нөгөө хувилбараараа өөрсдийг нь айлгах заа юу? За амжилт хүсье. За амжилт. За. Хэдэн хормын дараа эхлэе шүү заа юу? Бүгд окей. Эдгээрээ найруулагч анхааралтай байгаарай. Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай нэвтрүүлгийн зорилго бол шинээр байгуулагдаж байгаа аж ахуй нэгж болон компаниудын үйл ажиллагаа сурчлагад оршдог үлээ. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань шинээр байгууллагад удааг байгаа нэг хамгаалтын албаны хамт олон оролцох хүссэн юм. Ингээд та бүхнийхөө өмнө хүчитлөө нэртэй хамгаалтын хамт олоныг урьж байна. Хүчитлөө. Сайн байна уу? Тэгэхээр манай нэвтрүүлэг та бүхний хүсэлтийн дагуу өнөөдөр нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байна. Тэгээд одоо надад их юм өвөрмөц юм санагдаж байна. Юу вэ гэвэл танай хамгаалтын албаны хувцлалт их сони юм а. Энэ талаараас бидэнд ярьж өгөхгүй юу? Тийм ээ. Үнэхээр би одоо хамгаалтын алба байгуулах цагтаа л одоо хувцлалтыг онцгой анхаарсан. Өнөөдөр манад ажиллаж байгаа хамгаалтын албаны хувцсыг харахад одоо ногоо юм уу, хар юм уу, ирээ юм уу, одоо ардын арим цэрэг цагтаа аль нь ч мэддэхгүй тийм л хувцтай байна. Тийм учраас бид нар өнөөдөр хамгаалтын албаны хувцсыг дээд зэрэглэлийн өндөр байдлаар байцсан. Үнэхээр биднийг бол хаанаас нь чарсан энэ бол хамгаалтын алба байна гэж хэн ч гэсэн таамаглах байхаа гэж бодож байна. За баярлалаа. За тэгэхээр манай хоёр ажилтан энд байна. Үүний цаана 26 ажилтан би нийлээд 28 ажилтантай манай хамгаалтын алба бүрдэж байгаа юм. За ингээ манай хоёр ажилтан одоо өнөөдөр телевизийн нэвтрүүлгээр орох тэр гэрээ хийх байгууллагууд дээр очиод бэлэн байдлыг шалгаад байж байна. Хавга яана. Ийм хувцастай явж байгаад хүмүүс зодуулах үедээ. Солиор. Юу гэдэг вэ? Зүсээ хувцгаараа. За одоо тэгэхээр хаашаа явах вэ? За тэгэхээр одоо нэг банкн дээр очие гэж бодож байна. Тэр банкн дээр би өчигдөр очиж уулзсан. Шинээр нэг хамгаалалтын систем тавих гэж байгаа юм байна лээ. Тэрнтэй нуулаад би жоохон яавал дээр үтгэж ярьж хөрсөн юм даа. Тэтгэл. Сайн байцгаана уу? Ажил сайн уу? Дарга нь байгаа юу? Байгаа. Тэгэхээр эдний банкуд одоо ингэж байгаа юм байна л да. Шинээр одоо Германы төмөр сейф гэдэг нэртэй одоо хамгаалалтын нууц кодтой систем нэвтрүүлж байгаа юм байна. Тэрнтэйгээ одоо хамтруулж одоо манай хамгаалалтын албыг авч ажиллуулъя гэж ярьсан байгаа. За ойлголоо. Манай хоёр бэлэн үү? Юу? Түгжрэл дунд явнаа. Хүч би банкн дээр ирсэн байстай хөө. Одоо наашаа бошуу. За эхлэхэд бэлэн бол хавсан. За тэгээд жоохон саатал гараад ах шиг байна. Эфирийн найруулагч анхааралтай байгаарай. Хэдэн хормын дараа манай нэвтрүүлэг хийж байна. Яг ямар ч юм жоохон хүлээж ил аянда бүх юм болно гэж бодож байна. Бошоо. Хөдлөл бодно шүү. Манай хоёр юу? Тэстэч. Яа, зүсээ ямар амар хувьдлаа. Хөдлөл бодно шүү. Чи яа тийм намхан болоо вэ? Хүлээ таарч юм уу аа? Хөдлөл бодно шүү. Галзуур сум байхгүй ч юу? Тийш айдгаач. Гараар яана ямар амар юм бэ? Хөнгөг. Битээ. Яа.
Наша. Орж ирэхгүй яасан бэ? Тойр өмнө амар усад орж ирээд мөнгө аваа явчихлаа. За тогсрунгаа үйл ажиллагаанд дууссан бол бид нар нөгөө сая доллар авъя. Манай усад аваагүй. Юу яриад байгаа юм бэ? Та чи хоёр хүн ороод ирэнгүүт үгээр гэж хэлээ үсттэй. Энэ чи өөр хүмүүс төгсөн штэ. Би чамаа бити гэдэг өөрөө аваад үзлээ. За тэгэхээр эрдэнэ их мөндөд үзэн штэ. Манай нэвтрүүлэг гээд өндөрлөлт өгч байна. Одоо ингээд хамгаалтын хамт олон банаг сая банкнаас авсан мөнгөө одоо буцааж өгөх гэж байна. За ингээд бид хоёр дөнгөж сая орж ирж штэ. Юу яриад байгаа юм бэ? Танаас чи үйл ажиллагаа манайхаар сурцуулж байгаа штэ. Тэгнээс амар юм болчихлоо. За тогсрунгаа би цагдаа дууссан за. За амрыг юу болсон юм бэ? За энэ тогсрунгаа манай саяд ойлыг дөөрдөд авчихсан. Ойлгомжтой. Та наашир та. За. Энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Тийм болохоор таныг шүүхрээр оруулна. Шүүгч. Юу? Манай шүүхурд ийм төргийн хийдэг болсон юм уу? Монгол улсын нэрийн өмнөөс эргэн самдан оогтал авчран та их хэмжээний мөнгө залдан авсан учраас ядын дээд хэмжээ буюу цаазар авах яд оноо суугаа. Та өмгөөлж явах хэрэгтэй. Өмгөөлж аваа. Ямар хурдан гарч ирдээ бэ? Эргэн тавхсрынгийн үйлцэх хэрэгт оноосон ядыг зөв зүйтэй гэж үзэж байгаа учраас өмгөөлөхөөс татгалзаж байна. Үгүй. За одоо ингээд таны хойтгож уншин. Хойтгыг унших лама. Би ямарч буруугүй. Бид нар ямарч хамгаалалттай адам биш ээ. Та эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Авгаатаа ярмаараа. Ямар урд гараад ирдээ бэ? Зүгээр ажиад хэрэгт оржлоо штэ. Та өрөнд орсон учраас танай эхнэр өөрөөсөө дуусан бол Ядыг хүүцдэг. Айж нэг шүүхрээ. Тийм их мөндөд үзэн штэ. Манай айлгах төлөвлөгөө нэвтрүүлэг тавсар маань амжилттай оролцлоо. Баярлалаа танд. Яста гоёда. Хура давшата тоглох хайдуу thôi. Хура. Яста гоёда. Хой. Минийто. Хой. Яна хош. Яна том. Хуяна хош. Тэгнэ. Итгоораа. Яна. Айсно танар. Ах яста. Яагаад юм танар айлгах төлөвлөгөөнд орлоо. Ах яста. Аса. Айсно. Энэ хүн үлдээгүй байх уу юу? Айсно. Яна ч ганцаар үлдэж харна хайч юу юу? Яна бажи хүлээгээрэй.